За хуурамч дипломтонгуудтай холбоотой асуудлаар ингээд дуурайд ирсэн чинь дараагийнхнаас албан тушаалтны хэд шатар хүрээд ирлээ л дээ. Гэхдээ энэ сошиал орчинд бас нэлээд сайн явсан юм байна. Яг одоо нийслэлийн засаг даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Гомсүрэнгийн Бацаахан гэдэг нөхөр болохоор мөн л одоо бас хуурамч дипломтой юм гинэ. За энэ хүн албан ёсныхаа намтар дээрээ болохоор одоо өөрхөн бичсэн тэр намтар дээр болохоор 1992-оос 96 оны хооронд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг төгссөн хэмээн одоо бичсэн байдаг боловч яг үүндээ Монгол Улсын их сургуулиас гаргаж өгсөн албан ёсныхын тэр бичгэн дээр энэ хүнийг төгсөн талаар ямар ч бичиг баримт бүртгэл байхгүй байна гэсэн байгаа байхгүй. Тэгэд энэ хуурамч дипломтой энэ одоо хуурамч боловсролтой энэ этгээд хамгийн зөв нь 2000-аас 2006 онд гайлын байцаагч гэж байна. 2016-аас 2020 онд хаан улд үргийн засаг даргын хамгийн газар засаг даргын орлогчоор ажилласан байна. Бүр 2020-оос 24 оны хооронд хаан улд үргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ажилласан ийм хүн байдаг юм шүү дээ. Тэгээд шудраг усыг хаана байгаа юм бэ? Би тасмааргүй байхгүй. Хөөх юм уу ядарсан багш нарыг болохоор хуурамч дипломтой байна гэл насан туршид найз дээр авч ясан тэр цайлангийн нэхэмжлэл тамаг дансыг нь хаагаад зорчих эрхийг нь хязгаарлаад тэр хүнийг амиа хорлохосоор харахгүй байлд оруулж гисэн Монголын хууль. Гэтэл яг энэ хуурамч дипломыг ашиглаж бүр төрийн өндөр албан тушаал улс төр одоо нөлөө бүх албан тушаал төр очоод ингээд олон 100 сая төгрөг тэд нар ч багш нар шиг баг цалин авахгүй шүү дээ. Сарын цалин лав 5-аас 7 сая байгаа байлгүй. Тэрнээс дээжл байгаа байлгүй. Зөвхөн томилтынх нь энэ хүний одоо энэ төрийн мөнгөөр төсвийн мөнгөөр гадаад томилтоор ажилласан зардал нь тэр бүм гарна гэдэг байна шүү дээ. Гэтэл энэ мөнгөний яагаад хэмжлэхгүй байгаа юм бэ? Яагаад юм хууль ялгууртай байдаг юм бэ? Гүр амар болохгүй үстэй энэ чинь болохгүй үстэй. Энэ дээр Монголын хууль очил доо. Хэрэв хууль гэж байгаа бол энэ Гомсүрэнгийн Бацаахан гэдэг нөхөр дээр очиод хуурамч диплом өгөх бүгдийг шалгаад баривчлаад тэгээд тэр олон удаагийн тэр бумынхын тэр томилолт, урамшуулалт, цайлан бүгдийг нь хаавал та. Шудрал байл та энэ.